gemacht und wie ich ihn jetzt kriege. Би Германд ирснээс хойш ингэж ханаа төрж үзег байхгүй юу? Ханиалгаал найтай маш харагдал найтах гэхээр найтай чадахгүй тэгэл нүднээс нөлмөс хоожвол тэгэл байс хийгээл толгороо гэл би яд чахад халуураад байна юу. Гадаад ганцаар байж байгаад өвдөх шиг новш юм алга. Өвдөж байсан ч босоод өөртөө сарамстай шүл хийхээр шийдэх үед. Борцтой сарамстай шүл бүр хийнэ. Аарч ясан балаахан аарцтай борцтой шүл хийж угаал тэгэл зүүрлчихгүй юу. Ханаа таг дардтай шүү. Уулна. Хатууны мах байсан бол хатууны махтай аарцтай борцтой шүл юу гэсэн ч үгүй. Эмэр юу насаа юу гэдэг лээ. Яна хөөх юмнууд нь болчихсон шүү дээ. Амар давруу насаа. Эхлээд аарц гэснээр дараа нь хатууны мах шиг. Тэд босод. Өвцөн ч цоглог байх хэрэгтэй. Би нэг юм ойлгох юм. Өнөө өглөөнөөс хойш ингээд цус гарахаар ингээд нэг хамар нэг юм мэдрэгдэхгүй байж байгаа юм доошоо тусдаг штэ. Тэгээ миний ингээд хамраас юм яг темирхүү мэдрэлээр заяа. Шингэн нус гоожод ах юм. Тэгээ ингээд цагаан биш өнгөхгүй ингээд пүт гэд туслаад яг нусаа нэснээ дараад заяа. Би өөрсдөө амьдралтаа sorry. Би амьдралдаа цусл хамраас мдэггүйгээр алдаж үзснээс хутлаахгүй жоохон бат зүнэл алдчихсан болтой. Тэр ер нь сүүлийн хэдэн жил юу солиороо дэлгэрээд байна. Үгүй энэ бичлэгийг угаасаа хийгээд явж байгаа шүү дээ. За үхэл царилж ясны эцэст хоол хийгээд идсэн. 24 оны нэг сар болгоны ингээд онцлохгүй үйл явдлуудыг би яриа заяа. Нэг сар болохоор найз залгуусаа салсан. Хууч найз залгуусаа салсан. Биш за ер нь тэр үеийнхаа найз залгуусаа салсан. 24 оны нэг сард. Тэгвэл 2 сард ганц ноцтой үйл явдал юу болсон бэлээ? Сайн санахгүй байна. 2 сард нэг ганц ноцтой юм болоог баха. Шүдэндээ стайнд болсон ч гэсэн мэдэхгүй ч гэсэн. За Монгол явах төлөвлөгөө гаргаж эхэлсэн юм шиг байна. Тэгээ утлаа 3 сард болохоор за юу л антай үерхсэн. X-тагаа үерхсэн. Я муу хайлч байсан. Тэгээ утлаа 4 сард болохоор Германы мужийнхаа амьдардаг мужийнхаа мужийн аврах шалгаруулалт тэмцээнд орохоор сонгогдсон клуб байсан. Тэгээд бас YouTube дээр эргээрэлтэйсэн. YouTube дээр үнэхээр том эргээрэлтэйсэн. Би яг одоо эндээс ингээ харахад би ингээд 3-4 сараас хойш буцаад амар итгэвтэй болсон байхгүй. Өмнө нь болохоор ингээл ийм алтаг оног сард нэг бичлэг хийдэг байсан. Одоо л би бүр ингээд YouTube-ээр бүр ингээд амар ингээ serious толгойдоо боддог болсон. За тэгэнгуутлаа 5 сард мэдээч тэр нөгөө мужийн аврах шалгаруулалт тэмцээнд орсон. Мужийнхаа дэд аврагсан. Маш том хариуцлагатай үйл явдал болж өнгөрсөн. Надаа бол их сайхан байсан. Гэхдээ аав ээж маань ингэж байгаагүй болохоор тэр тэмцээний өдөр миний амьдралтаа тулсан юм хамгийн новшийн бүжиг спортын тэмцээний өдөр байсан. За 6 сард шүрээгээд найзтайгаа зулаагээд найзтайгаа танилцсан. Зүгээр орон дээр хөвччихсэн гэнэ. За тэгвэл уулзцгаая гэд уулзсан чинь нэг юм хөөрхөн хоёр хөлтөд танилцсан байна. Хүй бэжда. Вэйт 4 сард Арука гэдэг найзтайгаа танилцсан. Колны ингээ монголчууд хагас өдрүүдэд ингээ заал авдаг байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь тэр яг заалны дараа бит хоёрыг танилцж таарсан юм байна. За тийм унгуудлаа 2 сард тэгээ цагаан сар байсан шүү дээ. За тийм унгуудлаа 6 сард нэг тиймэрхүү 7 сард юу болсон бэлээ? 7 сард Монгол явах бэлтгэлээсэн. Өдөр хоногоо тоолон барин бичлэг хийж үнэхээр бараг ингээд би Монгол руу авч явах тэр хамаатныхаа хүүхдүүд өгсөн байлаа. Аав ээжтэй өгсөн юм ингээд өвөө эмээ ах ихч мэгч гэдэг ингээд юмнуудаа 7 сараас эхэлж бүр ингээд бараг 6 сараас эхэлж бэлдсэн. Яагаад гэвэл би чинь тэ оюутан цалин мөнгөнд яг ингээд яг явахынхаа өмнө тулгаад авна гэвэл үнэхээр ингээд багтахгүй штэ барахгүй. Тийм болохоор
эртнээс баг багаар ингээд бэлдэж ингэжсэн. За тэгээд 8 сар бол хамгийн гоё сар байсан энэ жилийн хамгийн гоё сар байсан. Зөндөө санцсан байсан гэрийнхэнтэйгээ уулзаад ээжийнхээ гарын хоолыг идээл хоёр дүүтэйгээ цог унтаал найзуудтайгаа уулзаад Монголд очиж шоудаад амар гоё байсан. Тэг гэрийнхэнтэйгээ хөдөө явал элсэнд сууж муугаал манай машин. Дөрүлээ машиныхаа доотлын элсийг ухаж муухаш. Йоо зэрэгтэй амар хүчлээ. Тэгээд нөгөө стрессцэн байсан болохоор манай гэрийнхнээс ингээ хинэн ч зураг бичлэг хий гэж бодоогүй. Тэгтэр нь бол амар тэр ингээд 7 хоногийн аялал манай гэрийнхний хувьд амар адил явдалтай бас амар гоё дурсамжууд үлдсэн. За 9 сард мэдээж хичээл буцаад орсон. Миний төрсөн өдөр болсон. Би одоо духан дээрээ үнэмлэхийг наагаад дэлхийн аль ч улсад арх сахтууруулахын давууж болох болсон. Тэр амар бахархалтай хэлжүүлээ. За sorry манайха. Хичнээн хоол идсэн, хичнээн аарч суусан ч зүгээр болохгүй байх үү. За бас яаж тийм хурдан зүгээр болох вэ? За тэгээд тэгснэ хорог хороор гэж ганц зарим гэдэж тийм өгөхгүй. Тэгээд тэгснэ 10 сард юу болсон блэ? 10 сард бас нэг 10 сард би 10 сард амар олон хүнээс би 10 сард яг сэтгэл готролд орсон шүү дээ. Тэг би 10 сард амар олон хүнээс манай ажлынхаа хүртэл надад чайгаа юм ярихгүй байгаа гэл тэгэл хүмүүс намайг чаймаар ингээд чимээг болцсон байна гэл тэгэл би ингээд үнэхээр надад 10 сард ингээд ямар ч юм хийх хүсэл авахгүй ингээд бүр нийгмээс өөрийгөө туслахаарламар санагдажсэн. Гэхдээ би ингээд окей за нэг юм болохоо байсан мэдрэмж ирж шүү нэмэртнэ ингээд тэгсэн ч гэсэндээ ингээд нийгэмтэйгээ ингээд хөл нийлүүлээд байгаа. Тэгж мэгээд тиймэрхүү юм болж байгаамаа. За тэгээд 11 сард бол найз залуугасаа салсан. Тэгээд буцаж нийлэх гэж бит хоёр үзээд тэгээд за угаасаа л үнэхээр болохгүй юм байна гэдэг ингээд болцоосон. Өөр 11 сард ямар хөө үйл явдалсан болоо. Юу нь бол нэг тиймэрхүү байсан заяа. Тэгээд 12 сард болохоор 12 сарын эхэнд ч нэг сүртэй юмнууд болоогүй л дээ. Шинэ жил жил баяр хөстөл тиймэрхүү юм ингээд би нөгөө нэг Германд ирснээс хойш анх удаага монголчуудын шинэ жилд орж үзсэн. 12 сарын нөгөө 21-нд би бичлэг дээр ярьжсэн шиг манай Кёльний шинэ жил болоо. Тэгээ би Кёльний шинэ жил дээр 2 бүжигсэн. Би ингээд бичлэгнийхээ араас хальт нэг ингээд тал хэсгийг ингээд оруулаад ирсэн харуулъя. За тиймэрхүү юм болсон. Тэгээ одоо миний энэ жилийн зорилго би яг шийдснээр бокс явахаар болсон. Би фитнес явъя гэж бодсон чи угаасаа бокс явахаар дасгал хийгээд угаасаа ингээ би хаанд ингээ булчин шүрмсэн гин штэ. Тийм болохоор нэг сумаар хоёр тулаа. Дасгал хийн. Тэгээд би хамгаалч сурна, бокс явна. Тэгэнгүүтлээ дээрэс нь одоо 3 сар шалгалттай. Би одоо бүр хэдэн сараас хойш ирж штэ. Тэгээ 3 сарынхаа шалгалтанд бэлдээд ингээ амар хичээл намаа амар нухацтай хийн. Шалгалтаа ямартай Германд ч одоо 1-6 хүртэл үнэлгээ байгаа шүү дээ. 6 нь F, 1 нь A. Тэгээ би өөрийгөө хязгаарч нэг хаагадна гэж болов үнэхээр хэлж чадахгүй байна. Ингээд өөртөө тийм том босгоч би үнэхээр тавьмааргүй. Тийм болохоор 2 юм уу 3 л авмаар байна. 4 5 авчлахгүй. Тэгээд 2 юм уу 3 айл нэг нь авахын тулд амар сайн хичээх хэрэгтэй. Тэгээд өөрч юу лээ? Тэгээд миний энэ жилийн зорилго одоохондоо ер нь бол нэг тиймэрхүү тэгээ гадаад явмаар байна. Би гадаадаасаа өөр гадаад руу явмаар байгаа хгүй юу. Би ингээ Германд ирээд 2 жил 7-8 сар болж байгаад би Люксембургээс өөр гадны улс руу гарч үзээгүй зэ. Люксембург нь тэгээ манай гэрээс 2 цагийн зайтай. Тэгм болохоор би миний энэ жилийн зорилго бол би амтад Франц явж үзмээр байна. Франц руу явж үзмээр байна. Парис орвороо төрсөдрөөрөө би тэнд байвал бүр үнэхээр амар баярлах хаа. Oh my gosh. Тэгээд Чехт очичмаар байна. Чехт очиж Чехийг үзмээр байна, Прагийг үзмээр байна. Ер нь бол яг үнийг хэлэхээр хаашаач хамаагүй зүгээр л ингээд боломж нь болтол хаашаач хамаагүй гадаадын нэг улс явмаар байна Люксембургээс өөр. Нэг тиймэрхүү. Тэгээд нэрээ манай ажлынх нөгөө нэг юу хийгээд ингээд хүн болгонд нөгөө юм адвент календарны нэг ингээд одоо тоо өгөөд тэгээд ингээд тэрийг тоо биднээс суглаад тэрийг юу хадсан чинь минийх ийм кафе устгай 10 евроны эрхэм бичиг байсан.
Цараа. Тэгж яагаад нэг энэ газар руу орж гоё. Бидний ванильтай латте матча юу тэр матч биш ээ. Латте мохито. За мэдгүй. Матча лат биш. Eis Matcha Latte zu spät beim Pilaten. Küssen links, küssen rechts. Extra heute, was schaffe ich? Moved zu хлийг live. Бичлэгээ хэлүүлсэн одоо бүр ингэсэн сонсдог нас. Яа. 1738. Би энэ бичлэгийг юу гэж нэрлэх вэ? Тэнд чиргүү влог ч юм уу. Эсвэл ханиадтай болоод нусаа татсараад харж гинөө. Ямар инээд Тэ хүн болгон л өвддөг шүү дээ. Яах вэ? За тэгээ бүгдээрээ сайхан тархлаа дэмжиж битгий өгдөрөө өгдөхөр өстэй зовдөг юм байна. Би ойрын 2 жил ерөөсөө ингэж ханаад түрээгүй ингэж гошног царайлаагүй байж байгаа. Яг одоо ийм болчих бүр ингэж ээжигээл их санддаг юм байна да. Им бариад ирдэг болохоор хүн амар муухай. Би одоо ингэ яг анзаарсан чинь хүн амар муухай. Жаргалтай үедээ яг окей ингэж би ингэж гэрийнхэнтэйгээ цуг энийг үдсэн бол тэрийг үдсэн бол гэж боддог ч ер нь бол хамгийн их сандаг үе нь ялангуяа хамгийн их ээжээгээ сандаг үе нь яг хүн ер нь бол өвдөхөөрөө эсвэл ингэж тий ер нь өвдөхөөрөө эсвэл би бол өлсөж ядрахаараа бас амар сандаг. Тэгээ ямар нэг юм бүтлгүй болохоор ёо ээжээ яах вэ гэл. За тэгээд энэ жил ч гэсэндээ YouTube дээр идэвхтэй байх болтугай. Би тэгээд би нэг үзэгчтэйгээ чатлаа заяа наа үздэг. Тэг би угаасаа хүнд хэрэгтэй бичлэг хийх би угаасаа хүнд хэрэгтэй бичлэг хийх хүсдэггүй байхгүй юу. Зүгээр л ингээд өөрийнхөө сул чөлөөд орон зайг ингээд хайдаг байхгүй юу. Бичлэгэн дээр. Тэгээ ингээд яг заримдаа яг ингээд за бас за хүнд хэрэгтэй байж магадгүй гэдэг юм тайлбарлаад өнгөрөх ганц нэг юмнуудаа ингээд тайлбарлаад өгөн л тав. Тэгэл тэрнээс би ингээд Ausbildung-аар Герман дээр хинт болж юу хэрэгтэй, FSA дээр юу хэрэгтэй. Би ингээд тийм бичлэг үндэ хиймээр байна манайхаа. Яг л тэгчээ ингээд бүх тэгээ Германд амьдардаг бараг YouTube руу тэрний тухай ярьдаг. Би ч ярьсан угаасаа. Тэгээ дээрэс нь ингээд Google дээр ингээ хайх юм бол тий бүх юмнууд нь бэлэн байж байгаа. Яг үнийг хэлэхэд тэрийг хайж уншихгүйгээр хүнээс асууж ивэл чи Германд ирээд хамраагаа зартах шүү. Одооноос ирэл хайгуулж юм байхгүй бол Германд ер нь бол яг сайн хүмүүс байгаа чамд ингээ туслана. Тэгэхдээ ер нь бол чи өөрийнхөө амьдралд өөрөө хариуцлага хүлээх учраас ингээ өөрөө юмыг хайж илэрхийлж мэдэж сурсан нь ер нь дээ тий. Ямар сан өглөө болох болчих. Чи баяртай. Жаргалтай, зүлэнгуй нэгтэй, халуухан их өдрүүд.
барьж. Би Монгол бүжиг бүжиглдэггүй. Хоёрдугаарт би энэ бүжгийг нэг пианы араас бүжиглсэн.